Улс аймгийн өмнөгөөс 2021 онд одоо улсын төсвөр болон орон нутгийн төсвөр ямар ажлыг хийвэ? За би улсын төсвөөр төрийн мөнгөөр хийсэн ажлыг дурдна гэхээс илүүтэйгээр санаачилж зохион байгуулалт хийсэн ажлаас л цөөхөн зүйлийг дурдж явж байна. Нэгдүгээр нь бид өнгөрсөн жил ямар зүйлийг одоо амжуулсан байг гэвэл 30 жил шороон дарагдсан ахуйчлагын төвийг ажилд орууллаа. Хоёрдугаард нь ард иргэдийн хөдөлгөөн өрнүүлээд хийд барих ажилд бол ард түмнээс бол 60 гаруй сая төгрөг босгоод ерөнхийдөө ажил нь 70% болоод явж байна. За түүнээс гадна төрийн үйлчилгээний байгууллага удирдах халуун тушаалтан багийн дарга нар за мөн төрийн захиргааны халуун хаагчдын дунд 1 жил 1 үрдэн 1 ажил гэсэн тийм хөтөлбөр гаргаад зохион байгуулж байна. Түүний нэг жишээ гэвэл одоо сургуулийн цэцэрлэгийн хамт олон бол байгуулгаараа 1000 ширхэг 100 буудалт даамыг өөрсдөө хийгээд 1000 өрх тараал. Өмнө гов 22 оноос эхлээд даамчилсан болно. За түүнээс гадна энэ нутгийнхаа одоо байгалийн өвөрмөс тогтоц сонин содон зүйл энэнийг бол одоо дэлхийн нийтэд Монгол сурталчлахын тулд хүрээлэн амьд ертөнц зургийн багийг өмнө говд авчирч ажиллауллаа. Одоо кинон бэлэн болцсон байна. Утахгүй ингээд телевизэн суугаад цацагдана. Их мэт ажлуудыг 21 онд амжуулсан да. Тэгэхээр одоо 2022 онд одоо ямар ажлуудыг төлөвлөж улсын төсвөр болон бас орон нутгийн төсвөр хийгдэх ямар ажлууд 2022 онд төлөвлөгдөд тавигдаж байна? 22 онд төрийн мөнгөөр бол 3 ажил хийгдэнэ. Нэгдүгээрт нь бол цагдаагийн хабан баригдана шинээр. Хоёрдугаарт нь эмнэлэгд бол эрентгийн аппарат шинээр одоо авж өгнө. Гуравдугаарт нь орлого баг дээр бол орлого багийн төв орлогын гол дээр бол 207 сая төгрөгөөр гүр тавигдана. За эндсэн юм 3 ажил. Түүнээс гадна одоо бас ямар зүйлийг анхаарч байгааг бол ерөөсөө одоо ёс зүйтэй амьдрцгаая гэж ийм уриа зарлаад явж байгаа. 1 жил. Өмнө гоочууд ёс зүйтэй байх тухай юм ярина. Энийний цаана юу ярьж байгааг бол гол нь одоо хогоо хийдгүү. Тамхины ишээ одоо хогийн савар хийчихдэг байх. Хил ам хэрвээ шугаан хийдэггүй. Фэйсбүүкээр нэгнээ дурамжилдаггүй ч юм уу. Хэмжлэгээр хүмүүсийн ёс зүйтэй холбоотой асуудлаар томоохон одоо хөтөлбөр хэрэгжүүлж хүмүүсийн ёс зүйтэй болгоно. За бас нэг зүйл бол одоо энэ дижитал аймаг болж хэрэгжиж байгаа холбогдуулаад хүмүүсийг бол одоо нөгөө e-Mongolia аппликейшнийг бол 100% хэрэглүүлэх гарна. Арга байна. Бүгдийг навчрал зааж боломжгүй. Дунд сургуульд бол мэдээлэл технологийн хичээл гэж ордог. Ерөөсөө бид нэр хүүхдүүдтэй заагаад суулгаад өгч. Мэдээлэл зүйн хичээл болгоод оруулчих. Тэр бол хүүхдгүй айл гэж байхгүй. Сургууль сурч байгаа хүүхдүүд өнөөдөр бол одоо баг сургуульд ороогүй нөхдөд одоо гар утас хэрглэж штэ. Тэгэхээр гар утсын бол яг бол тийм одоо хэрэгтэй зүйл ашиглагч. Мэдээлэл зүйн хичээл ордог бүх хүүхдүүд л e-Mongolia-г суулгаад өгвөл тэр аппликейшнийг өмнө гоочууд 100% ашиглана гэсэн үг. За ийм зүйл амжилт хийнэ гэж байна. Тэр нь бас орон нутгийн хөгжлийн одоо сумын эрдэнэлж туралдсан тэр хурлаараа ямар зүйлүүдийг төлөвлөж одоо 22 онд төсвөтөө суулгаж батлав? 240 гаруй сая төгрөг орон нутгийн хөгжлийн санд суусан байна. Гол нь хөдөө жохороо чиглүүлж байна. Одоо бэлчээр уцжуулахтай холбоотой асуудалд бол ихэнх мөнгө бараг тавьсан. Хоёрдугаарт нь сумын төвийн гэрэлтүүлэг, сумын төвийн камержүүлэлт гэсэн юмн дээр бол гол мөнгөнүүдээ тавиад явж байна.